За намайг бол Бимбагийн бужрал гэдэг энэ олон өдрийн гүйлтийн тамирчин байгаа. Тэгээд олон өдрийн гүйлтэд энэ одоо 6 хоноггүй, 10 хоноггүй хөвчлэн тийм гүйлтэд ордог. Хамгийн хол нь 5000 км-ийн гүйлт байна. Тасралтгүй 2 3 хоноггүй гэдэг ихээр ч олон өдрийн гүйлт болоод байдаг. Тэгээд би ч энэ олон өдрийн гүйлтээр мэрэгсэн хүн байна. 6 хоног 10 хоног гүйл. Ерөнхийдөө одоо километрийн гүйл 1000 км-ээр бол мэрэгсэн гэсэн. 1000 км-ийн зайд одоо мэрэгжлийн тамирчин юм уу 1000 км-ийн тийм. Тэгээ энэ нүгээрээ бол нийт 23 давраг болсон байна. Америк, Япон, Хятад гээл. Эхний 24 цагт унтахгүй гүйчихэж байгаа. Унтахгүй ингээ үргэлжлээл гүүгээд идэх юм уу? 24 цаг гүйдэг юм. Тий 24 цаг огт унтахгүй. Хоол ундаа яаж зохицуулах вэ? Гүйж явахдаа зам дээрээс ингээ аваад одоо зам дээр ширээ үжиж яг ингээ тэг гүйж явахдаа эндээс нэг юм аваад идэл. Нэг сууж өдр хоол мол идэхгүй шүү дээ. Тэгвэл цаг алдчихад байгаа шүү дээ сууж. Одоо нэгсэндээ 24 цагийн ч одоо 10 цагт 100 км гэсэн үг байхгүй 20 цагт 200 км. Тэгэл 40 цагт 4 цагт 40 км гэсэн үг байхгүй. Хөнгөнгөө. Ер нь зөөргөө хөл хэрэгтэй. Тэгэхгүй бол их өөргөө би их ядрааж болохгүй гэсэн. Их ядраавал тэгэл одоо машинаар бол мотор нь халуул тэгэл машин зогсчихдаг шиг зогсчих. Нэг цаг тий нэг цагт 10 км цаг уртаар явж байгаа гэсэн. Тэр ирчээл алдахгүй гүйж хахад бол. Тий тэр ирчээ. Тэгэхдээ яг дунд нь бас 0 орох асуудал гарна. Тэр идэж ууж байгаа юм чиг амин дэмтэй яг эдсэг хийжээгээд илүү хаягдлыг гаргахгүй л гэсэн. Цэгстэй яг л хэрэгтэй одоо амин дэмтэй уурахтай тэр юм үедээ би нэг эдсэг хийждэг л болж байгаа.